Сайн бацхан уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Цахим сурвалжийг эмээнд эрхэм бүртгүүлэх талаар заавар хүслийг оруулж байна. За бид нар бүртгүүлэхдээ энэ дараах дөрвөн алхмыг хэрэгжүүлнэ. Эхнийх нь бүртгүүлэх гээд өөрсдийнхөө хаягийг үсгэн, дараа нь нэвтрэн. За тэгээд нэвтэрсэн хаяг дээрээс сургалтаа сонгоно. Тэгээд сургалтаа эхлүүлэхийн дараалтаа байж байгаамаа. За тэгэхээр бүртгүүлэх дээр дарахаар энэ өөрийнхөө хаягны нэр, утасны дугаар, сургуулийнхаа нэрийг, за тэгээ мэйл хаягаа, за нууц үг нь болохоор та өөрөө энэ аккаунтаар орох зориулж ингээд зохиогоорой. За тэгээ энийг ингээд бүгснөөр бүртгүүлнэ. За бүртгүүлсний дараа ингээд нэвтрэх нэр хаяг нэг хадгалагдчихнаа. Нууц үг хэрэг марцсан бол марцсан дээр дараад нууц үг аваарай. За ингээд бүртгүүлээд орохоор, за нэвтрээд орохоор бидний сургалт өнгөө сургалт нэг харагдаж байна. Энэ өнгөө сургалт дээр дараад өнгөө сургалтуудаа харж болж байна. За үнэтэй сургалтууд нь бол яг үгээрээ шинэ сургалт нэмэх болон сургалт нэмэх гэсэн эцэснүүд байж байгаа. За эндээс жишээлбэл манай багш нарын хамгийн их сонгож байгаа сургалт бол хиймэл оюун ашиглан интерактив хичээл бэлтгэх гэдэг ийм агуулга байж байгаа. За нэг жишээл худалдаж авах гээд дарахаар танд ийм данс гарч ирнэ. За энэ данс руу гүйлгээний утга нь ингээд мэйл хаягаа бичээрэй гэдэг. Таны аккаунтаар бүртгүүлсэн мэйл хаяг чинь дээр харагдана. Яг энэ хаягаа гүйлгээний утга дээр бичээд энэ данс руу ингээд шилжүүлээд шилжүүлэлтийг шалгах гэдэг дарахаар таны сургалтыг ингээд баталгаажуулах хэсэг гарч ирнэ. За тэгэхээр админы зүгээс таны сургалтын одоо төлбөр орсон хэсгийг шалгаад за эрхийг нээж өгдөг. За тэгээд ингээд эрх нээгдэхээрээ бид энийг шинээр рефреш хийхээр нэрийн сургалтын эрх ингээд нээгдээ явдаг байгаа. За одоо жишээлбэл хиймэл оюун ухааны ашиглан интерактив хичээл бэлтгэх сургалт гэдэг дарахаар Gemini эдвэрхийн тухай за интерактив хичээл хийх арга, компьютер дээр хэрхэн одоо интерактив хичээл ажиллах вэ? Хийсэн ажлаа хүмүүст хэрхэн шеэрлж хүргэх вэ? За тэгээд бодит жишээнүүдийг бас ингээд нэмээд явах боломжтой. Ийм агуулгууд байна. За тэгээд энэ дэр бас сургалтууд нэмэгдэн зуны турш та бүхэн өөрийгөө хөгжүүлж хиймэл оюун ухааны одоо эхнээс нь ихсэн төвшин хүртэл суралцаарай.